сэтгэл утрал асуух юм их байна. Танаас сэтгэлээр омж үзсэн үү? Үзсэн. Өөрийгөө голж үзсэн үү? Үзсэн. Яах ёстой юм ч тандах ёстой юу? Ямар байдлаар өөрчлөх вэ гэдэг тийм арга зам юу байж болох вэ? Дандаа л ямиг сургал харах гэдэг л тэр хүн ер нь жоохон сэтгэл готролтой л хөнгө яваад байна уу даа л гэсэн үг. Энийг даван туулахын тулд номер 1 энэ хөнгөн үед бол цэвэр дасгал хөтлөх. Энэ чинь нөгөө гониглуулдаг даавруудыг багасгаад одоо ямиг сайхан гээгэлгээр хаадаг гормонуудыг чи ялгалтыг сайжруулад ингээд тэнцвэрчилж өгдөг. Таргалт бол хүн хөтлөөр л нөлөөлдөг юм байл л дээ. Ер нь сэтгэл зүй. Тэрнээсээ болоод өөртөө ихтгэлгүй болох бараг л ингээд карьер дуусч байгаа. Нэг тарган хүнд тоглолтод өөр юу хийх. Сэтгэл готол сэтгэл төгсөлт. Энэ хоёрын өвгдөн нь нөгөө хорвоогоос өөрийгөө аваа явах. Энэ үйлдэл хүрэгчдэг. Монгол бол амиа олдороо Аазда 3 дугаар байранд явж байгаа шүү дээ. Амиа хорлоод шүү дээ. Ялангуяа ирчүүд 30 та юм уу 20 та юм уу энэ ч одоо яг энэ сэтгэл готрлаа яаж юм давж гарах хэрэгтэй юм. Сэтгцийн өвчин гэдэг бол асар урт хугацаанд үүсдэг. Тэгээд тэрний эцэст өвддөг. Эргүүлээд дэмжлэхэд эргээгээд хугацаа авах